нийт арилжаачдын 95% нь энэ ойлголтыг ойлгоогүйгээс болж алддаг. Тэгэхээр үлдсэн 5% нь liquidity хамалт гэдэг ойлголтыг ойлгочихсон байдаг. За тэгэхээр liquidity хамалтын талаарх бүх ойлголтыг та бүхэн энэ бичлэгэн дээр бол ойлгож авах болно. Миний бүх оролтууд liquidity хамалтыг ашиглаж орсон байдаг. Тэгэхээр өмнө нь бол би liquidity хамалтыг ойлгоогүй байхдаа үргэлж маш олон stop loss-ыг бол дараалан авдаг байсан. За улмаар бол маркет зах зээлд итгэх итгэлээ хүртэл бол би алдаж байсан. Гэвч liquidity хамалт гэдэг ойлголтыг ойлгосны дараа миний арилжаа бол тэр чигтээ өөрчлөгдсөн. За би энэ ойлголтыг ойлгохын тулд бол маш их хугацаа, маш их цагийг бол маш их мөнгийг бол алдсан. Гэхдээ энэ хүү бичлэгээр та бүхэн над чиг цаг хугацаа болон мөнгө төгрөгөө алдахгүйгээр энэ ойлголтыг бол шууд энэ бичлэгээр бол ойлгох боломжтой гэсэн үг. За тэгэхээр хэдүүлээ liquidity хамалт гэдэг сэдвийг хамтдаа ойлгож мэдцгээе те. За тэгэхээр liquidity хамалт гэдэг ойлголтыг ойлгохын тулд хэдүүлээ хамгийн түрүүнд liquidity гэдэг ойлголтыг ойлгох ёстой. За тэгэхээр liquidity гэж юу юм бэ гэдэг зүйлийг ойлгоогүйгээр бид нар liquidity хамалтыг ойлгохгүй те. За ерөнхийдөө liquidity гэдэг бол ерөөсөө та нар мөнгө гэдээ ойлгож болно. За тэгэхээр зах зээл бол энэ мөнгөгүйгээр хөдлөх боломжгүй. Тэгэхээр зах зээлийг юу хөдлөгдөв бэ гэдэг асуулт та нарт гарч ирж магадгүй. Тэгэхээр зах зээлийг юу хөдлөгдөв бэ гэхээр банк болон томоохон институтууд. За банк болон томоохон институтууд зах зээлийг хөдлөгдөг байх нь шүү дээ. За тэгэхээр энэ банк болон томоохон институтууд ханшийг хөдлөгдөв бол энэ банк болон томоохон институтууд ханшийг хаашаа хөдлөгдөв вэ гэхээр liquidity-г онилж. За тэгэхээр liquidity-г онилж хөдөлдөг байх нь шүү дээ. Тэгэхээр liquidity рүү одоо банк болон томоохон институтууд ханшийг хөдлөгдөг байх нь шүү дээ. За retail арилжаачид за одоо ингээд retail жижиг одоо арилжаачид бол зах зээлийг хөдөлгөх хангалттай хэмжээний мөнгө байхгүй учраас зах зээл бол retail арилжаачдаас бол болж хөдлөхгүй. Ягаад гэхээр retail арилжаачид бол энэ forex зах зээл дээр эргэлдэж байгаа нийт мөнгөний 5 хүрэхгүй хувийг л эзэлдэг гэсэн үг. Тэгэхээр үлдсэн 95% нь энэ банк болон томоохон институтууд hedge fund-ууд те hedge fund-ууд гэх мэтчлэн томоохон институтууд бол үлдсэн 95% нь хөдлөгдөг байна шүү дээ. Тэгэхээр эдгээр банк болон томоохон институтууд ханшийг хаашаа хөдлөгдөв юм бэ гэхээр энэ liquidity рүү онилж хөдөлдөг байна шүү дээ. За энэ бол үндсэн liquidity гэдэг ойлголт гэсэн үг. За тэгэхээр одоо маш гоё, маш сонирхолтой зүйл эндээс гарч ирнэ. За энэ liquidity-г бид нар яаж өөрсдийнхээ талд ашиглах вэ гэдэг асуулт та нарт гарч магадгүй. За энийг ойлгохоос өмнө та нар liquidity хаана оршдог вэ гэдгийг ойлгох ёстой. За тэгэхээр бид нар liquidity-г хаана байгааг олоод мэдчих юм бол бид нар энэ банк болон томоохон институт hedge fund-уудын энэ манипуляцийн хөдөлгөөнд өртөхгүйгээр өөрсдийнхөө талд харин тэр банк болон томоохон институтуудын хаашаа явах гэж байгааг бид нар олж тогтоогоод өөрсдийнхөө талд ашиглаад ашигтай арилжаач болох боломжтой гэсэн үг. Тэгэхээр та нар бол гайхаж иж магадгүй яг liquidity хаана оршд юм бэ те? Яг хаана байд юм бэ гэдгийг би та нарт зааж өгье. За liquidity бол маш энгийн хамгийн амархан ойлголтуудын нэг. Liquidity бол high болон ханшийн low цэг дээр бол оршдог байна гэсэн үг. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр энэ ханшийн high цэг дээр нэгсэндээ одоо долларууд бол эргэлдэж явах нь шүү дээ. Доллар гэдэг нь бид нар liquidity гэж ойлгож болно, мөнгө гэж бол ойлгож болно. За тэгэхээр би энд долларын сайн тавьчих. За энд бол доор нь шүү дээ. Ягаад тэгэхээр low байгаа учраас. Тэгэхээр high болон low цэг дээр liquidity оршин тогтогддог байх нэ гэсэн үг. Тэгэхээр бид нар liquidity-г хаанаас олж болох вэ гэхээр хамгийн энгийнээр high болон
ханшийн low цэг дээр liquidity-г бид нэр олж тогтоож болох нэ гэсэн үг. Тэгэхээр эдгээр одоо high болон liquidity-ний бүс болох high болон low-ууд ямар нэгэн хэлбэрээр зах зээл дээр оршиж болно. За та нар бол харж лээсэн баг. High бол ингээд liquidity бол high үүсгэж болж юм. За low бол ингээд liquidity үүсгэж болж юм да. За эсвэл double top liquidity үүсгэж болж юм да. Ийм хоёр ойролцоо high үүсгээд liquidity үүсгэж болж юм. Эсвэл эсрэгээрээ double bottom liquidity үүсгэж болж юм да. Double bottom liquidity бол үүсгэж болж юм. Доор нь бол мөнгө эргэлдэж байгаа та. Тэгэхээр зах зээл дээр бол янз бүрээр liquidity бол оршин тогтнодог. За бүр trendline liquidity хүртэл байдаг. За trendline liquidity гэдэг нь за энд бол liquidity үүсээд за энэ дээр бол liquidity оршдог байх нь шүү дээ. За тэгэхээр миний хувьд liquidity хамалт гэдэг нь юу гэдгийг одоо би танарт тайлбарлаж өгч байна. За энд liquidity үүсчлээ. За liquidity хамалт нь ямар учиртай юм бэ гэж бол та нар гайхчих магадгүй. За liquidity хамалт гэдэг нь ямар учиртай вэ гэхээр за liquidity үүслээ. За liquidity ингээд үүсчлээ те. За энэ дээр бол мөнгө эргэлдэж байгаа. За тэгэхээр банкуд аль түвшнийг онилж арилждаг вэ гэхээр энэ liquidity түвшнийг онилж арилждаг. Гэхдээ бүр ингээд liquidity-г онилж ийнгээд ингээд дээшигээ үргэлжлээд явчихдаг те. Одоо liquidity high үүслэе гэж бодоход за энэ орой үүслэе гэж бодоход банкуд яаж хөдөлдөг вэ гэхээр liquidity-г хамлаа эсрэг зүг рүү явдаг. Liquidity хамалт хийгээд эсрэг зүг рүү явдаг гэсэн. Тэгэхээр энэ хүлээгдэж буй энэ дээр бол маш их хүлээгдэж буй мөнгө, хүлээгдэж буй зах зээлийн ордрууд бол байдаг. Тэр ордруудыг бүгдийг аваад за retail арилжаачдын мөнгө stop loss-ыг хамсны дараагаар бүүм буцаад эргээд явчихдаг гэсэн. Эсрэг зүг рүү. Тэгэхээр юу гэсэн үг? Low цэг дээр liquidity үүслэе гэж бодоход за энэ доор liquidity үүслэе гэж бодоход хааш яах вэ? За томоохон тоглогчид доошо liquidity хамлаа эсрэг зүг рүү маш хүчтэйгээр явдаг гэсэн. Тэгэхээр энд бол бүх ордер бүх stop loss хаантыг бол хийчээд тэгээд эсрэг зүг рүү яваад гэсэн үг. Тэгэхээр нэг бодлын зэвүүн чим шигтэй нэг бодлын айгүй чудраг бус чим шиг санагдчихж магадгүй. Яагаад гэхээр stop retail арилжаачдын stop loss-ыг хамчаад яваад өгч байгаа учраас. Гэхдээ зах зээл бол яг л ингэж хөдөлдөг. Зах зээл хөдөлгөхийн тулд зайлшгүй энэ манипуляцийн хөдөлгөөнүүд байж ич зах зээл бол хөдлөх боломжтой гэсэн үг. Тэгэхээр та нар бол гайхчихж магадгүй те. Яагаад банк шууд ингээд томоохон тоглогч шууд ханшиг ингээд тэр чигээр нь бол зараад явчих болдгоо юм бэ те. Заавал яагаад ханшиг liquidity хамсны дараа ингэж доошо унаж байгаа юм бэ те. Эсвэл яагаад liquidity хамсны дараа дээшээ нэгсэндээ явж байгаа юм бэ гэж бол та нар гайхчихж магадгүй. Тэгэхээр энэний хариулт бол маш энгийн. За энэ банк бол хамгийн боломжит гоё цэгээс бол зах зээл одоо хамгийн боломжит гоё цэгээс захиалга өгөхийг бол хүсдэг. За банк бол нэг бодлын бас шуналтай байж магадгүй. Гэхдээ энэ банкуд бол бас бусад банкуд, бусад hedge фандуудтай ингэж өрсөлдөж байгаа учраас аль нь илүү гоё цэгээс худалдаж авах уу те? Аль нь илүү одоо гоё цэгээс зарах уу гэдэг бол бас маш чухал байдаг. Яагаад гэхээр маш олон тэрбум доллар маш их мөнгө бол энд яригдж байгаа учраас аль цэгээс орох уу гэдэг бол маш чухал байдаг. За тэгэхээр хэдүүлээ liquidity хамалтыг бол ерөнхийдөө үндсэн ойлголтыг бол ойлголоо. Одоо харин хэдүүлээ шууд чарт руу орж тайлбарлая да. Бодит зах зээл дээр бол тайлбарлая. За тэгэхээр хэдүүлээ liquidity high болон low цэг дээр оршдог гэдгийг бол ойлгосон тийм. За тэгэхээр liquidity high болон low цэг дээр оршдог юм бол хэдүүлээ high low-ыг яаж олох вэ гэдэг талаар ойлгох хэрэгтэй тийм. За тэгэхээр та нар бол ерөнхийдөө ханшиг бол uptrend эсвэл downtrend хөдөлдөг гэдгийг бол мэдж байгаа тийм. За тэгэхээр high болон low цэгүүд нь хаана байдаг вэ гэхээр за та нар бол энэ бол жишээ нь high цэг байна тийм. Энэ бол high цэг байна. За энэ бол high цэг байна. За энэ бол low цэг байна. За энд бол low цэг байна. За энд бол low цэг байна. За энд бол low цэг байна. Тэгэхээр high болон low-ыг бол ингэж олох боломжтой.
За энэ бол жишээ нь high эцэг байна. За энэ бол high эцэг байна. За энэ бол high эцэг байна. За энэ бол high эцэг байна. Тэгэхээр бид нар бол энэ дээр бол бүх high low болон low эцгийг бол тэмдэглэлээ тэ. Тэгэхээр хэдүүлээ энэ бодит chart-н дээр high low-ыг олж үзье тэ. За бодит chart-н дээр хэдүүлээ high low-ыг олоод үзье. За энд бол ханш бол uptrend явж байгаад за энд low үүсгэсэн байна. За тэгэнгүүт энэ low эвдлээ дээш өсөж явцсан. За та нар одоо энийг хэдүүлээ ингээ харах юм бол энэ low цэгийг liquidity болгож ашиглаад ханш яасан байна. Өсөж яваад өгсөн байна шүү дээ. Нэгсэндөө энэ low цэгийг ханш liquidity болгож ашиглаад за одоо бид нар энэ low цэг үү шүү дээ. Энэ low цэг. За энэ low-ыг ханш liquidity болгож ашиглаад одоо нэгсэндээ ордерыг хамаад том тоглогчид энд бол ордерыг хамаад дээш явуулсан байна шүү дээ. Ан шиг. За энд бол low цэгийг бол liquidity болгож ашигласан байна. За одоо дахиад хэдүүлээ жишээ харъя. За энд биш шүү дээ. За энд яасан бэ? Ханш дээшээ явж байгаад low цэг үүсгэлээ. Дээшээ гарч ирлээ. Энд low цэгийг liquidity болгож ашиглалаа. Том тоглогчид эндээс орж ирлээ. Захиалгыг дээш нь өргөжлүүлээд өсгөлөө тэ. За тэгэнгүүт яасан бэ? Дахиад яасан бэ? За энэ ханш уналт явагдаж байна тэ. За энэ уналтыг үүсгэсэн liquidity хаана? Энэ high цэг биш үү тэ. High цэгийг ханш liquidity хамлаа. Дээшээ доошо boom. Та нар харж байгаа үстэй. Эдгээр бүх high болон low цэгүүд liquidity болж ашиглагдаад байгааг та нар ажиглаж байна уу? Энэ бол ханшийн алгоритм. Энд бол high болон low дээр liquidity оршдгийн баталгаа. Энэ бол ажилдаг гэдгийн баталгаа гэдгийг бол та нар эндээс бол харж болно. За тэгэхээр бид нар яах вэ? Одоо жишээ нь gold-ийн биднэрт ханш харагдаж байна та. За gold дээр энэ low-ыг хамахад бид нар long арилж харах нь шүү дээ. Энд high-ыг хамахад бид нар эндээс short арилж харах нь шүү дээ. Маш энгийн. Энэ high-ыг яасан бид нар хамахад эндээс short арилж харна гэсэн. Одоо энэ high-ыг одоо жишээ нь хэдүүлээ харах юм бол бидний саяны үтсэн бас нэг liquidity-ний төрөл шүү дээ. Ямар төрөл байгаа вэ гэхээр ойролцоо high ууз. Энэ хоёр high бол айгүй ойролцоо ууз. За энэ хоёр high бол ойролцоо high бол бид нарт liquidity болж үйлчлэлээ. Liquidity хамалт энд явагдлаа. Доош унж байна. Тэгэхээр liquidity хамалт гэдэг зүйл бол high болон low цэг дээр бид нар үйлчлэг гэдгийг бодит chart-н дээрээс харлаа тийм. Хэдүүлээ бас дахиад хэдэн жишээ бол харъя. За энэ бол биднэрт ямар цэг вэ? Low цэг тийм. Low цэг хамагдлаа. Ханшиг дээш явж байгааг хардаа. За энэ low цэг эвдэгдлээ ханш дээш явахдаа аль цэг рүү явсан бэ? Аль цэг рүү онилж явсан бэ? Ханш ямар цэгийг онилдог үлээ гэдгийг би та нарт тайлбарлаж өгсөн тийм. Ханш бол liquidity-г онилж хөдөлдөг. Тэгэхээр эндээс buy арилжинд орсон институт томоохон тоглогчид дараагийн liquidity-г амхаар явдаг гэсэн үг тийм. Тэгэхээр дараагийн liquidity хаана байгаа вэ? High болон low цэг. Энд бол high байна. За энд бол мөн адил миний тайлбарласан нэг liquidity-ийн хэлбэр байна тийм. Double top liquidity. Double top liquidity хамагдлаа. Унлаа. За мөн адил энд бол double top liquidity байна. За дээрээс нь энд бол дахиад нэг high байна тийм. Эдгээр high-уудыг хамсны дараа хангалттай хэмжээнд энэ дээр байгаа мөнгийг цуглуулад liquidity-г цуглуулад liquidity хамалт хийгээд үндсэн чиглэл болох short арилжаанд ороход маш гоё боломжийг бүрдүүлж өгсөн байна. За энд бол эсрэгээр дэше buy арилжаанд орох боломжийг бүрдүүлж өгсөн байна. За дахиад хэдүүлээ илүү олон жишээ харцгаая. За энд яасан бэ? Ханш high гэвдлээ. Уналт явлаа.
уналд явахдаа яасан. Лов цэгүүд рүү онилсон те. Лов цэгүүдийг хамлаа. Яасан. Ханшийг өсгөлөө. Ханш яасан. Дараагийн ликвидити болох хай цэг рүү ониллоо. Хай цэгийг эвдлээ. Ликвидити хамлалт хийлээ. Доош унлаа. Ямар цэгүүд рүү онилж байна. Ханш. Лов цэг. Лов цэг. Лов цэг те. Ликвидити хамлаа. Дээш өслөө. Яасан. Дахиад энд хай цэгийг ликвидити болгож ашиглалаа. Унлаа те. За энд яасан бэ? Лов цэгийг ликвидити болгож ашиглалаа. Тэгэхээр энэ liquidity гэдэг ойлголтыг хэрвээ ойлгочих юм бол ямар их манипуляцийг хөдөлгөөнөөс бид нэр зайлсхийж ямар их арилжааны зөв чиглэлийг гаргаж чадж байгааг та нар энэ бичлэгнээс харж байгаа бох та. За энд ч гэсэн лов биш та. Та нар харах юм бол энд ингээд лов үүсгэлээ. Хай үүсгэлээ. Энэ ловыгоо энд liquidity болгож ашиглалаа. Бүүм. За яасан байна? Ийм жижиг хөдөлгөөн дээр хүртэл давтагдана. Энэ бүх цагууд дээр давтагдана. За та нар харах юм бол энд ийм жижиг хөдөлгөөн дээр хүртэл энд лов. Энэ ловыг liquidity болгож ашиглалаа. Дээш өсөж явдаг лөө та. Бүх цагууд дээр бол үйлчлэнэ. За одоо бол миний одоо чартн дээр бол алтны 1 цагийн чарт бол харагдаж байгаа бол хэдүүлээ 4 цаг руу ороод харъя л да. За 4 цаг руу ороод харах юм бол мөн ялгаагүй. Ханш бол үргэлж бүх цаг дээр ижлэхэн хөдөлдөг. Ижлэхэн одоо алгоритмаар бол явдаг гэсэн үг. Тийм учраас бүх цаг дээр liquidity үйлчлэнэ. Энэс хай гэвлээ. Liquidity болгож ашиглалаа. Унлаа. Ловыг liquidity болгож ашиглалаа. Өслөө. Хайг liquidity болгож ашиглалаа. Унлаа. Ловыг liquidity болгож ашиглалаа. Өслөө. Тэгэхээр liquidity бол хамалт бол альж цаг дээр үйлчлэн хаасаагүй бас байдаг гэсэн үг. Энд яасан бэ? Liquidity ловыг хамлаа. Өслөө. Энд яасан бэ? Liquidity ловыг хамлаа. Өслөө. Энд яасан бэ? Liquidity хайг хамлаа. Унлаа. Тэ? Ерөөсөө liquidity хамалт гэдэг бол ханшийн хаасаагүй уршин. Бүх зах зээлийн pair, бүх алт байна уу те? Металл байна уу? S&P 500 байна уу? Индексүүд байна уу? Ямар ч хамаагүй бүх зах зээл дээр бол энэ үйлчлдэг. За энд яасан бэ? Ловыг хамлаа. Лов liquidity-нүүдийг хамлаа те. Өслөө. Гэх мэтчлэн та нар liquidity-г ашиглаж liquidity-г таньж зах зээл дээр таньж мэдэх юм бол ихэнх тохиолдолд зөв чиглэлийг бол тодорхойлж болно. За тэгэхээр одоо та нар бас одоо liquidity за энд одоо жишээ нь liquidity байна шүү дээ. За энд бол нэг юм double top liquidity байна шүү дээ. Энийг яагаад хамахад энийг яагаад хамахад шууд ингэж унахгүй байгаа юм бэ гэж бол та нар гайхчихж магадгүй. Хэрвээ бүх liquidity одоо ханш хамж исэн бол ханш бол ерөөсөө ийм хөдөлгөөн үзүүлнэ шүү дээ. Та нар угаасаа чартн дээр high low ийм л хөдөлгөөн гарч ирнэ шүү дээ. Тэгэхээр бүх нөхцөлд бол high low-ыг эвдсэн тохиолдолд бол liquidity хамалт бол эсэргээрээ ингэж эсрэг тал руугаа хөдлөнө гэж байхгүй. Харин энэ ямар liquidity үйлчилж байна? Ямар liquidity valid liquidity буюу энэ liquidity-г хамахад ханш эсрэг зүүн рүү хөдлөнө. За liquidity хамалт үйлчлэнэ. Ямар liquidity-г хамахад liquidity хамалт үйлчлэхгүй. Дээрэс нь liquidity хамалт үйлчилж байгааг яаж тогтоох вэ? Liquidity хамалт үйлчлэхгүй гэдгийг яаж бид нар зах зээл дээр тогтоох уу гэдгийг бол ерөнхийдөө таних аргууд бол байдаг. Одоо тэр аргуудыг бол би ерөнхийдөө
community дотор бол заадаг. Гэхдээ одоо тэр аргуудаас одоо жишээ нэгийг би танарт одоо тайлбарлаж өгье. За тэгэхээр liquidity хамлтыг бид нэр тогтоохдоо ерөнхийдөө high болон low цэгийг хамгацсны дараагаар энэ liquidity хамлт за ерөнхийдөө reversal хөдөлгөөний эхлэл буюу эсрэг зүг рүү эхлэх хөдөлгөөний эхлэл мөн үү гэдгийг бол бид нар таних аргууд байгаа. За одоо жишээ нь хийдүүлээ энд liquidity хамлт одоо энд жишээ нь явагдчих тэ энэ ловыг бол хамж байна. За энэ ловыг хамгаад хэдүүлээ энэ ловыг хамсан бүс рүү хэдүүлээ яваад үзье тэ. Тэгэхээр 4 цаг дээр бид нар liquidity ловыг хамгаад 15 минут дээр бид нар дунд цаг руу ороод харах юм бол 15 минутын хаяг эвдэж юм буюу 15 минут дээр бид нар structure бол дээшээ shift хийгээд одоо эргэжлээ гэсэн үг. Тэгэхээр юу гэсэн үг вэхээр бид нар structure дээшээ эргэжиж байгаа учраас 4 цагийн liquidity эвдэгдэх үед бид нар structure дээшээ эргэж байгаа учраас бид нар за энэ бидний 4 цагийн энэ одоо liquidity маань за liquidity хамлт болж үйлчлэнэ гэдгийг бол энд 15 минутын буюу дунд цагийнхаа чоч хөдөлгөөнөр бол хараад таниад мэдчихнэ гэсэн үг. Тэгэхээр 15 минут дээр чоч хөдөлгөөн хийц учраас бид нар за окей 15 минут дээр бол дээшээ эргэжж байгаа. Тийм учраас энэ 4 цагийн энэ бол liquidity байх магадлал бол өндөр юм байна гэхэд бид нар эндээс long арилжааг бол жижиг цагууд дээр хараад ерөөхдөө арилжаанд бол buy арилжаанд бол орж болох нь гэсэн үг тийм. За тэгэхээр одоо хийдүүлээ ханшиг гүйлгээд үзэх юм бол за тэгэхээр одоо бид нэр онцлогтой ямар одоо жишээ нь энд бол бид нар buy арилжаанд орж чадсан бол онцлогтой бид нар энэ дээр байгаа хаяудыг онлоо шүү дээ. Liquidity хаяудыг онлоо. За энд бол нэг liquidity хай байна. За энд бол бүр гоё liquidity хай байна те. Double top liquidity хай. Тэгэхээр энийг бол ханш ирж одоо томоохон тоглогчд бол энэ рүү одоо ханшийг авчрах нь бол ойлгомжтой харагдаж байна те. Тэгэхээр бид нар бол take profit буюу ашиг авах цэгээ эцсийн цэгээ бол энд жишээ нь тавьж өгч болж байна те. За энд бол муу адил энд liquidity low бол хийж байна. За энэ магадгүй ингээд өсөд явах одоо хангалттай бензин бол цуглуулсан байх гэж бол миний хувьд харж байна. За одоо ингээд бидний double top liquidity-г бол хамаад бидний take profit буюу ашиг авах цэг дээр хурж ирж байна те. За тэгэнгүүт одоо энэ одоо жишээ нь саяны одоо бидний тогтоосон энэ 4 цагийн low бид нарт одоо жишээ liquidity хамалт байна гэдгийг бол харуулсан те. Liquidity high байна гэдгийг бол харуулсан. За энд бол swing low байгаа учраас те. Энэ swing low-ыг эвдэхгүй байна гэдэг одоо тохиог бол энэ sweep хийгээд энд 15 минут дээр дээшээ choch хийгээд тренд маань бол 15 минут буюу дунд цаг дээр дээшээ эргэснээр бид баталгаачлалтыг аваад нэгсэндээ дээдлийн liquidity-г онлоод арилжаанд орсон те. За тэгэнгүүт энэ дунд одоо жишээ нь ийм олон liquidity биш үү те. Олон liquidity байна. За энэ liquidity-нууд яагаад үйлчлээгүй байна гэдгийг хэдүүлээ харцгаая те. Тэгэхээр liquidity-г ялгаж аль liquidity нь илүү өндөр магадaltaй liquidity байна гэдгийг бид нэр ялгах. За одоо энэ хоёр liquidity яагаад үйлчлээгүй гэдгийг хэдүүлээ 15 минут дээр ороод харъя те. За тэгээд 15 минут дээр хэдүүлээ ороод харах юм бол за 15 минутын trend бол доош та нар явж байгааг харна. За 15 минутын trend бол доош явж байгааг та нар харна. За 15 минутын trend дээр за 15 минутын trend дээр за бидний энд одоо тогтоосон дээр нь байсан үйлчлээгүй хоёр liquidity-г авч үзье те 4 цагийн. За тэгэнгүүт liquidity хамсан. За бидний 15 минут дээр дээшээ trend маань бол ирэхийн тулд зайлшгүй эвдэх ёстой шаардлагатай swing high бол энэ байсан те. Ягаад тэгэхээр trend маань бол дээшээ ирэхийн тулд заавал энийг бол эвдэх ёстой. За энэ high бол эвдэж чадаагүй. High маань нэгсэн доо бид нар энэ трендийн дагуу хөдлөж яваад өстэй. Тэгэхээр бид нар бол энэ high-ыг эвдэж чадаагүй учраас 15 минут дээр choch хийж чадаагүй гэсэн үг. Тийм учраас 15 минут дээр down trend үргэлжилсэн. За тэгэхээр энэ бол 4 цагийн бол энэ liquidity маань бол үйлчлэхгүй гэдэг тохиог бол бид нарт энд 15 минут дээр дээшээ choch хийж чадаагүй те.
одоо зураглалаар бол харж болно. Тэгэхээр нэгсэндээ энэ liquidity хэрвээ үнэхээр тийм хүчтэй liquidity байсан бол ханшиг бол дээшээ дээр байгаа liquidity-нуудыг онилох хэмжээнд хүчтэй liquidity байсан бол буюу одоо банкуудын яг оролтын цэг бол энэ liquidity хамгаалалт төр байсан бол ханш бол чоч хийгээд дээш өсөд дээр байгаа liquidity-нуудыг бол эндээс хамаад явчих байсан. Гэвч ханшид бол хангалттай хэмжээний тийм хүч байгаагүй. Энэ liquidity бол хангалттай хэмжээний хүч байгаагүй. Тэрийг бол бид нар эндээс ажиглаж авч чадчихжээ. За тэгэнгүүт дараагийн liquidity яасан бэ? Дараагийн энэ 4 цагийн liquidity биш үү? 4 цагийн liquidity энд бол байгаа. За энэ liquidity яагаад үйлчлэггүй гэдгийг харцгаая. За энд 4 цаг дээр биднэрт liquidity харах юм бол 15 минутын liquidity харах юм бол бид нар яасан бэ? За дараагийн low руугаа liquidity хамсан. Гэхдээ яасан муу адил 15 минутын trend хизээч эргээгүй гоц. Энэ дээр бол 15 минутын trend бол эргээгүй байна. Тэгэхээр юу гэсэн үг? Одоо бидний үйлчилсэн liquidity хамгийн сүүлийн liquidity энэ байна. Энэ liquidity хамгахдахад яасан бэ гэдгийг хэдүүл харцгаая. Яг өмнө тайлбарласан да. Бидний хамгийн сүүлчийн энэ liquidity хамгахдахад одоо энэ liquidity хамгахдахад 15 минут дээр shift хийгээд буюу энд бол бид нарт чоч хөдөлгөөн буюу uptrend хөдөлгөөн бол энд эхлэл бол энд 15 минут дээр тавигдсан байна та нар эндээс харах юм бол энд ямар нэгэн 15 минутын shift дэше бол явагдаагүй. За энд бол 15 минутын shift бол энд явагдаагүй та. За 15 минутын shift-ийг явуулсан liquidity бол энд үү хамгийн сүүлчийн liquidity. Тэгэхээр бид нар эндээс long арилжаанд орсон шалтгаан бол 15 минут төр shift хийсэн шалтгаан. За эндээс бол жижиг цаг дээр бол баталгаа аваад илүү өндөр risk төрөөр артрашаатай long арилжаанууд харах илүү олон боломж байсан гэсэн. За тэр бүх талаар бол би community дотор заадаг. Манай community бол WOP платформ руу шилжсэн байгаа. WOP платформ буюу одоо гадаадын платформ руу шилжсэн Монголын анхны Forex community болсон байгаа. Тэгэхээр одоо ингээд бид нар бол дэлхийн залуучуудтай өрсөлдөж байгаа арилжаач болж байна гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө бол энэ community бол таныг ашигтай арилжаач болоход шаардлагатай бүхий л үнцэн мэдээллийг бол нэг дор багтаасан тийм хамт олон байгаа. Тэгэхээр та бол 7 хоног болгон надаас live webinar бол аавна. За бид тэр live webinar дээр бол яг New York session дээр яаж энэ одоо баталгаануудыг ашигладаг, яаж одоо энэ liquidity-г ашиглаж setup-уудаа бүрдүүлээд оролт хийж ийн гэдэг бүх одоо юуг бол та бүхэн авах боломжтой. Дээрээс нь бол надаас live-аар асуулт асуух боломжтой. Ийм одоо нэгдмэл community бол би үүсгэн байгуулсан. Мөн бас миний аагаас яг хүртэл болт гэсэн 25 оны шинэ day trading сургалт бол энд бол ороод явна. Funding дансны одоо giveaway бол одоо сар болгон зарлагдаж байна. Giveaway-д оролцоод орж ирсэн одоо төлбөрөө хүртэл одоо нөхөд авчих боломжтой гэсэн үг. Иймэрхүү үнцэнтэй community бол гадаадд бол 1500 $2000 үнэтэй байдаг. Гэхдээ би энэ community бол зүгээр та бүхнийг бас бодоод илүү туслах үүднээс бол сарын ердөө $99 болгосон байгаа. За тэгээд дээрээс нь нэмээд бүр гоё surprise гэх юм бол одоо яг энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүс зориулаад нээлтийн урамшуул болгоод early 100 гээд эхний 100 гишүүнд бол 30% хямдрал бол олгож байгаа. Тэгэхээр 99-с одоо 30% хямдраад $69 бол эхний зөвхөн 100 гишүүнд бол зориулаад энэ одоо промог бол гаргасан байгаа. Энэ промо кодыг хэрхэн ашиглах талаар бол би яг доор description хэсэг дээр бас мэдээлэл оруулчихъя. За тэгээд энэ хүү бас чухал хичээл маань бол та нарт таалагдсан гэж найдаж байна. Liquidity хамгаалтын талаар бол та нар гүнзгий ойлголттой болж авч чадсан гэж бол би найдаж байна. Тэгээд дараагийн одоо бичлэгээр уулзлаа. Түр баяртай залуусаа.